Хай. Кидропын зурлагчдын дараагийн дугаарт эргээд автоморч. Эргээд автомортой өмнөх дугаар нь үдсэн үг мэдэхгүй байж. За энэ удаа болгонгууд улаан доотныхаа SMG-нүүдийг дуусч тийм гэж бодчих. Тэгээ SMG-нүүд ер нь тэ өмнөдөр болгонгууд hot rod ер нь авсан шүү дээ. Mac 10 байгаа. Mac 10 дээр бол Carnivore болон Candy гэсэн сонголт байгаа. Тэгээ P90 дээр Cold Blood байгаа. Нөгөөх нь болгонгууд UMP-ний скин байгаа. Тэр нь болгонгууд нөгөө Fever Case нээсэн. Энэ гурван ер нь бол SMG-г бол авна штэ. Тэгээд нөгөө хоёр нь бол бид shotgun байх гэж бодчих. Тийм болохоор ямар ч энэ гурван ер нь тэм хүнтэй байсан болохоор амархан унгаач навах чинь гурвуулгыг багцлаад одоо Keydrop-ос авах чинь. Keydrop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн хэлсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За, Carnivore-ийн цай мэн олж авсан. Олж харсан. Ер нь тэмтхэн үнтэйгээ харж байгаа. Инги factory-ны өвлөлийг $1 хүрхгүй бастай. Тэгээд энэ Sport and Field болонгууд Fever Case биш чи нөгөө сая нөгөө Armory Pass-нд гарч ирдэг Crimson Foil сунах магадлал нэлээд өндөр. Тэгээд Cold Blood болонгууд юу нэлээ. P90-ийн кейсэнд байгаа юм билээ. За тэгээ P90-аас нэхлэх үү дээ. Тэгээ Cold Blood унах магадлал нэлээд бага юм байна. Бараг Jester мод дээр үзүүлэх байх. Тэгээ Fast Open short town go. Shallow grave нэ. I don't want you. Бас билээ. Улаан юм орсон скин дээр нуулнаа. Гэлзуудад 20 дараа авчиг гэж бодож байна. Тэгээ өөр нь улаан өнгөтэй P90 дээр нэг олдгүй юм байна уу? Сая энэ мами баруун болонд энэ Cold Blood дараа гэж ш. Shallow grave нь баг улаан юм шүү. Хараад та Shallow grave P90. Зураг байна. Улаан биш юм байна. Ингээ аргууд. Yes, хоёр яах вэ? Бараг улаан чиж хэлж болох. Гэтэ хэцүү байна. Тэгсээс Cold Blood намаагүй яг улаан байхгүй. За энэ чи яндаа байхгүй шууд Jester бишээ Joker мод лөө. За нэг Joker мод $300 юм байна. Яа, Ярманган дээр дөрөхгүй ер нь жоохон ашиггүй маягийн Joker харагдаж байна. Заарыг. Асхидо. Okay, I doubled that. Okay, that's good money. Тэрхтээ Gold Blood авч чадах нь уу? Авсан шүү. Тэгээд тэр нь болонгууд factory-ний юм байна. Okay. За эрэгтэй унгаас нөгөөд нь болонгууд Crimson Foil. За энэ бол гайгүй жоо. Come on. Эхний хараа. Easy. Field test. Би factory-ний юм авч байх юм. Factory-ний унах бодол ядаж минимум байр нь онцод гоё л байна. Come on. Дахиад минимум байр унгаачлаа. Factory-ний. Окей, хоёуланг factory-ний байр авчлаа. Ямар гоё юм бэ. За нөгөөт нь болонгууд Carnivore Keydrop. Star Trek Carnivore байгаа гинэ. Яг үүндээ энэ бүр Keydrop-ийн нэг ч юм дээр байхгүй биш. Зөвхөн skin changer сайтн дотор байна уу? Хараатгая. Carnivore. Уул нь зөндөө байгаа юм биш. Би дурын скинээ зүгээр тэ минимум байрна. Хамгийн давгүй нь болонгууд factory-ний хүмүүсээ байдгүй мал байна скин. Харъя да. Factory-ний бай тийм байна. Минимум өөртөө адилхан үнэтэй хэрэг чинь. Шууд энэ минимум байрыг хосч юм шүү. Вау. Би чи энэ яг сайтанд скин ченжер байж байгаа.
Stat track биш. Гэтэ Key-Drop-аас бол хамаагүй ашигтай биш. Зөв миний дээр найзаар ярьдаг гэсэн. Энэ бол Sky байна. Энийг бол зүгээр шууд ингээд шууд татчих. Энэ амар хэв том байна. Тэгээ за яг үгүй хөвчлээ бодох юм бол ямар ч хэлсэн Key-Drop-аас авсан нь өөр ямар ч сайтаас авснаас ашигтай байгаа юм байна. Энийг шууд госчээ. Окей. За унгаас нөгөө хоёрыг харин тачлах сайт нь байна харъя. Active Skins. Boom. Алло. Ороод. Окей, хоёул нүд нород одоо Cold Blood-д нь байвал бүр ой. Яндоо. Boom. Factory new Cold Blood. Тэг Cold Blood болгож жоохон ховордсон скин. Яалтчгүй олдохгүй байх гэж би бодсон юм аа. Тэ нөө trade up-нд ордог скин болохоор тэ ер нь олдохгүй байж магадaltaй. За энэ хоёр скинээ ямар ч байсан Steam дээр татаад авчий. За хоёр скин авчлаа. За энэ скин авчвал дараагийн скинээ татчих واخ. За дараагийн скинээ олонгоос сая юу вэ? Cold Blood-ийн ядаж юу байна вэ? Minimal байхгүй байна. Гэхдээ надад file swap-д balance байгаа. Энд чи Cold Blood-д олбол болоод байвал шууд татчихмаар. Энгийн Cold Blood-д factory нь юу юм бэ зөвхөн? Оо. 3 оны trade lock-тай мó. За угаасаа trade lock скин. Энийг 3 оны дараа авахар болсон. Confirm trade. Yes 3 оны дараа аав нь ойлгож байна. Санаа зовдгүй мань зэрэг авч байгаа. За манийхан баланснаас хасагдчихж байгаа. Окей. За энэ хоёр скинээ ороод харчи. Нэр би өмнөх бичлэг дээр болонгууд нөгөө өөрийнхөө мөнгөөр цэнэглээд giveaway-д орсон аккаунтаа энэгээр ерөөс кейс нэж тоглоог юм байлээ. За би болонгууд $10 депозит хийсэн. Надад $2 үнэгүй өгсөн байхгүй. За хэрвээ би үнэхээр зөвхөн giveaway-д орох гээд ингээд мөнгөөр цэнэгэлсэн. Тэгээ би giveaway-д ороод my giveaways active. Тэгээ манийх нь одоо энэ орцсон байгаа энэ giveaway-ууд ингээ харлаа. Би энэ чээс бол $7 суулаа авсан байгаа байхгүй. Би $30 депозит хийсэн байгаа байхгүй. Тэгээд эхний $10 бол мань тоглоод алдсан. Шуналтаад. Тэгээ ер нь бол шуналтаж болохгүй. Би энэ чинь зөвхөн giveaway-д оролцох гэж орж байгаа болохоор энэ мөнгөө эргэлзүүлээ буцаагаад гаргах хэрэгтэй гэсэн. Харин хоёр дахь нь бол би гаргацсан. $12 болгоод гаргаад авцсан. Одоо энэ $10 хэрхэн цэвэрхэн гаргах вэ? Бас та нарын хэлдэг байгаа шүү дээ. За би зүгээр л giveaway-д нь орчих. Тэгээд мөнгө алдчих шиг гарчмаар байна вэ? Юу хийх вэ? Яах юм бэ? Би бол угаастай аль болох олон кейс авах юмсан. Тэгээд үнэтэй кейс задлаад нэг заазгууд ч сүрчихгүй. Тэгснээс би энэ кейснээс 10-ыг задлаад гаргацсан дээр. Би бол тийх байсан. Тэгээд тэрийг 10-ыг задлаад тэр ашигтай хонорыг 10-ыг 12-ыг задлах юм шүү дээ. 4-өөр 3 удаа задлаж л та. Бөө. Looks bad. За энэ дээр бол $1.5 аллаа. Ер нь ямар тохиолдолд ер нь мэдээ сайт ашигтай ажиллана. За энэ дээр бол 50 цент авчлаа. За ингээ $12 үрсэн. Гэтэ $22 надад үнэгүй орж ирсэн. Дажгүй мунчаасаа гэж хүсэж байна. Окей. За тэнгуүтээ нөгөө 60 центээр нь болгоод юу задлж болох юм? Хамгийн эмтхэн гээс чинь 23 центиг гээсэд баха. 23 центиг гээс. Энэ чинээс нэгийг задлаад тэгээ $23 гээснээс нэгийг задлаад chicken whisperer. Яа. За тэр авахгүй. Энд чи олонгод би зүгээр сууглаад орох гэж орсон шүү дээ энэ аккаунт. Тэ энэ чинээс аль болох алдагдaltaгүй юм гарна. Бас мэдээж бас үнэгүй кейс аавна. Тэгээ сая би левел агчиж байгаа болохоор ерөнхийдөө 50 левел хүрэх юм бол бас давгүй гэсэн үг. За тэгээд үнэгүй кейсээ задлаад тэгээ унсан бүх юмыг нийлүүлж базаад нэг айтем болгоод тэгээд I'm out. Нэг дэдэг бүрэн. Үнэгүй кейсээс яг үүндээ давгүй юм боллаа. Тэ манай CS:GO скистер болон үнэгүй кейс болон дандаа 2 цент юм ондог бол энэ ч 17 цент юм. Үний би өдөр болго фармлж байгаа. За одоо миний нийт тим нийлээд би
За ерөнхийдөө нэг 50 цент, 60 центийг сайт наалтцсан юм байна. Окей, би тэрнгээр угаасаа тэгээ $2 кейс giveaway-с 6 суглаа авцсан. Тэгээ 6 суглаа авчлаа. 90 days profit. Тэгээд энийг ингээл авч. За trade offer ирсэн байгаа юм байна. Би ерөнхийдөө сайт үргэлж угаасаа нэг 10-аас 20% ашигтай ажиллана. Хэрвээ Steam дээр би кейс задлсан бол яг үндэ $30-ийн $3 бодож чадах уу үгүй 10%, 90% аль итгэлтэй байдэн штэ. Утга унгаас нь цагт нэг 50% буцааж авдаг. Таж утга унгаас нь бол. Тэгэхээр сайтн дээр бол би бол тэ нэг хэдэн хувийн таксуулжаа сая $10 оруулчаад 50 цент алцсан гэдэг чинь 5% алдагт хийсэн байна. Энэ удаа өмнөхдөр нь болонгууд би $12 гаргасан. Өмнөхтэйгээ харьцуулах юм бол би сүүлийн $20 тоолохдоо яг үндэ $1 ашиг хийгээд тэгснэ хамаг giveaway-ийн суглаанд нь орсон байна. Easy. Ингээд айтма гаргаад авчих гэж байгаа. За тийм байна. Одоо болонгууд хэвлээ. Ер нь доот бүртгэх гээл. Дараагийнх нь shotgun байна гэсэн. Ер нь ямар shotgun байвал зүгээр л надад улаан shotgun-ууд гэж юм төсөөлөгдөнө. Окей. За энэ чи хамгийн сүүлд нь бэйли орж ирнэ. Доот P9 болонгууд татаагүй байгаа. Ягаад гэвэл би яг өмнөх бичиг бол дүнгийн сайхан ясан. Одоо UMP дүнгийн сайхан рекорд хийсэн 30 минут рекорд хийсэн болохоор татах боломжгүй л байна. Маргаашны хавтад их харна. За миний Mac-т нь орчиж байгаа. Тэгээд UMP орчиж байгаа. City талдаа UMP би ашигладгүй юм уу? Тийм л юм байна. City-тэй UMP ашигладгүй. Тэгээд юунаас Pirate Swap-с одонгууд P9-тэй авчна, энэ P9-тэй орчно. Тэгээ би Sound Off-ыг угаасаа ашигладгүй. Sound Off-ийн оронд би өөр ски оруулна. Ямар ски оруулах вэ гэвэл мэдээж XM оруулах бах. Тэнгүүт надаа Nova байгаа. Яг үндэ надад улаан Nova байгаа байна. Дараагийн бичлэгэн дээр Nova-гоо татаад Nova-гоор алхачих. Найз өхнийхөө Nova дээрээ тэгээд хэлүүлээ баг rifle руугаа оруулах юм байна дөө. За тэгээ ер нь бол дараа нь улаан скинүүд юу байгаа вэ те? Одоо ер нь санал болохоор энэс гоё скинүүд юу байна? Миний мэдж байгаагаар hot rod санал болголт орж ирэх баг. Апн дээрээ тийм rifle дээр FAMAS дээр тийм энтергээд энэ бол коммент хийж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Тэгээд CDS promo код ашиглаад giveaway дээр ороорой 7400 гэхдээ 7300 орчим долларын giveaway байгаа юм. 7200 лөө. За мэдгүй ямар ч хийсэн 7000 гаруй долларын giveaway байгаа. Тэгээд тэрэндээ ороорой. Тэгээд мэн бол өөрөө бас ялчих санаатаас 37 дэх бодсон л байж. Тэгээд хоёлаа азаад та. За бай.